안녕하세요. За өнөөдөр бидний 16 дугаар хичээл, сүүлийн хичээл 16 дугаар хичээл эхэлж байна. Та бүхэн одоо урд үзсэн хичээлээс давтаж үзээд өнөөдрийнхээ хичээлтэй ингээд залгаад үзэх юм бол бас ерөнхий тодорхой одоо солонгос хэлний мэдлэгээ бүрэн гүйцэд авч чадна гэдэгт найдаж байна. За өнөөдөр бид гэр дотор хүмүүс юу ярьдаг, гэр дотор одоо ямар ажил одоо өрнөдөг тийм ээ, гэр дотор юу хийх талаар одоо хүмүүс хоорондоо юу ярьж байгааг одоо сонсох болно. Тийм учраас бидний одоо танил чольсуу гэж одоо бид таньж байгаа. Тэр маань ээжтэйгээ юу ярьж байгааг сонсох болно. Харилцан ярианд гарсан шин дүрмийн одоо тайлбартаа танилцах болно. Дүрм болвол одоо сүүлийн хичээл учраас айхтар хүнд дүрм бол орж ирэхгүй. Бидний одоо харилцан ярианд одоо амьдрал ахуйд хэрэгэлдэг одоо бага насны хүүхдүүдтэй юу ярьдаг тэр одоо талаар тайлбар хийж өгөх болно. За ингээд харилцан яриагаа сонсох болно. Харилцан ярианд гарсан шинэ үгүүдээ бас давтаж ойлгоорой гэдгийг бас дахин анхааруулж хэлье. За ингээд хичээл эхэлцгээе. За эхний харилцан яриа чольсуугийн ээж хоёрын одоо хоорондын харилцан яриагаа анхааралтай сонсоод солонгос хэлээр анхааралтай сонсоод дараа нь одоо тайлбар хийж өгье. За эхлээд харилцан яриагаа сонсцгоё. 회화를 들어보겠습니다. 절수야, 너 참 게을러졌구나. 엄마, 내 방을 언제 보셨어요? 아침에 일어나서 이불은 정리하고 가야지. 오늘 늦잠 자서 못했어요. 어서 깨끗하게 다 치워. 저녁에 손님이 오거든. 예, 쓸고 닦고 청소할게요. 절수야, 너 참 게을러졌구나 гэж одоо хэлж байна. 절수 чи 검은 залхуу болжээ. 엄마, 내 방 언제 보셨어요? ээж та миний өрөөг хизээ харсан юм бэ? 아침에 일어나서 이불은 정리하고 가야지. өглөө босоод ор хүнжлээ хураахгүй яасан юм бэ? 오늘 늦잠 자서 못했어요. 오늘들 어려 버섯 암자고 이마. 어서 깨끗하게 다 치워. 어떤 보쇼흥 어떤 ор хүнжлээ хураа зэгцэл гэсэн утгаараа 저녁에 손님이 오거든 어려 зочин ирнэ. 네, 쓸고 닦고 정수할게요. За, одоо шүүрдээд арчаад цэвэрлэгээ хийчихье гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За бидний харилцан ярианд 게으르다 гэсэн үг орж ирж байгаа. хамгийн ихний өгүүлбэрт 게을러졌구나 гэж байгаа тийм ээ. 게으르다 гэсэн үг. Тэгэхээр 게으르다에서 게을러졌다 гэсэн одоо үг гарсан байгаа. Нөгөө 빠르다 гэдэг нь 빨라요 гэж одоо өөрчлөгдөн 빨라지다 гэдэг одоо өөрчлөгддөг гэж хэлсэн бид дүрм үзсэн байгаа. тэрнийхээ дагуу 게을러지다 일 одоо дэвсгэрлэж орж ирээд хоёр давхардаж орж ирээд илээр дуудаж байгаа тийм ээ. За 일어나다 гэсэн үг байгаа. 아침에 일어나서 이불은 정리하고 가야지 гэдэг дээр 일어나다 гэдэг нь босох. өглөө босоод гэдгээр босох гэж орж ирж байгаа. 이불 гэхлээрээ ор хүнжлийг хэлж байгаа. 이불을 깔다, 이불을 덮다 гэж одоо ярьдаг. 깔다 гэхлээрээ дэвсэх, 이불을 덮다 гэхлээрээ хүнжил одоо нөмрөх гэсэн утгаараа 이불 гэдэг нь хүнжил гэсэн ор дэвсгэрийг хэлж байгаа. За 정리 гэхлээрээ зэгцлэх, 정리하다 гэхлээрээ зэгцлэх. Одоо ямар нэгэн зүйлийг буцаад байранд нь тавихыг 정리해요. 정리 гэж хэлдэг юм аа. За, 늦잠 자다 гэж байгаа. 늦잠 자서 못했어요 гэдэг дээр 늦잠 자다 гэдэг нь орой босхийг хэлж байгаа. Тийм ээ? урд өдөр нь одоо орой унтаад оройтож босхийг 늦잠 자다 гэж ярьдаг. 깨끗하다. 깨끗하게 다 치워 гэж хэлсэн байгаа. 깨끗하다 гэдэг нь цэвэрхэн гэсэн үг байгаа. 치우다 гэдэг үгнээс 치워 гэж гарч ирсэн байгаа. үгийн үндэс үгээр төгсөн учраас залгадаад 치워 гэж байгаа. За бидний харилцан ярианд 반말 гэж орж ирж байгаа тийм ээ. Бид одоо урд өмнө хичээлүүд үзсэн 요, 요, ёю гэсэн одоо дүрмийн ёгийн хасгалаараа нөгөө одоо доод хэлбэрийн яриаг бий болсон байгаа. Ээж нь одоо хүүтэйгээ доод хэлбэрийн яриагаар яагаад тэгэхээр хүүн учраас мөн насаар бага учраас тийм ээ. За 손님 오거든 гэдэг дээр 손님 гэдэг нь зочин гэж бид нэр анхны хичээл дээр үзсэн байгаа. зочин 손님 гэдэг юм байна. Ним гэдэг нь хүндэтгэлийн хэлбэр нөхцөл залгадж орж ирсэн. За 쓸다 гэдэг нь 쓸고 닦고 гэдэг дээр 쓸다 гэсэн үг орж ирж байгаа. шүүртгийг хэлж байгаа. шүүрээ шүүртгийг 쓸다. 닦다 гэдэг нь арчхыг хэлж байгаа. арчхыг 닦다
та гэж хэлнэ. За би сая хэлсэн тийм ээ. Ээж нь хүүтэйгээ паммараар ярьж байна. Доод хэлбэрийн яриагаар ярьж байна гэж одоо би хэлсэн байгаа. Энэ ямар үед хэрэгэлдэг гэхээр насаар бага үед хүн одоо надаас насаар бага хүн, сайн танил насаар бага хүнтэйгээ одоо доод хэлбэрийн яриагаар ярьж болно. Мөн настай хүн одоо насаар бага зүгээр танихгүй байсан ч гэсэн их настай хүн бол насаар бага хүнтэй ингэж ярьж болно. Хүүхдүүдтэй одоо ингэж доод хэлбэрээр ярьж болно. Бидний үдсэн юуг хасаад хэлнэ гэдгийг би сая хэлсэн байгаа. За харилцан яриагаа давтан нэг сонсоод дараагийн харилцан ярианд орцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 절수야, 너 참 게을러졌구나. 엄마, 내 방을 언제 보셨어요? 아침에 일어나서 이불은 정리하고 가야지. 오늘 늦잠 자서 못했어요. 어서 깨끗하게 다 치워. 저녁에 손님이 오거든. 예, 쓸고 닦고 청소할게요. Тэгэхээр би сая дахид давтаж хэлхий. Панмал гэдэг нь доод хэлбэрийн яриа гэсэн байгаа. Өөрөөсөө доор хүнтэй бол ингэж ярьж болно гэсэн утгаараа хэлсэн байгаа. За бидний харилцан сая сонссон харилцан ярианд 어서 깨끗하게 다 치워 гэсэн одоо үг байгаа. 치워요 гэхлээрээ хүндэтгэлийн хэлбэр орж байгаа. 치워 гэхлээрээ ёгоо хасаад одоо ээж нь хүүтэйгээ ингэж одоо доод хэлбэрээр ярьж болд юм байна гэдгийг харж болно. Мөн одоо 정리하고 가야지 гэдэг дээр 가야지요 гэж бидний үздсэн байгаа. Юугаа хасаад 가야지 тийм ээ. Өнжлөө одоо хураагаад явчих болдгоо мүү гэсэн одоо өгүүлбэр орж ирсэн байгаа. Иймэрхүү янзаар юуг нь хасхлаар доод хэлбэрийн яриа гарч ирд юм байна. Паммал гэдэг одоо хэлбэр гарч ирд юм байна гэдгийг ойлгоно. За дараагийн харилцан ярианд орцгоо. Дараагийн харилцан яриагаа мөн анхааралтай сонсноо. 다음 회화를 들어보겠습니다. 벌써 손님이 오실 시간이 됐구나. 엄마, 제가 수저부터 놓을까요? 그래. 그리고 저기 있는 오이김치를 접시에 담아라. 이렇게 담으면 되죠? 너무 많이 담았네. 조금 덜어서 상에 올려놔. 알았어요. 벌써 손님이 오실 시간이 됐구나. 젖이 이렇게 цаг болчихжээ гэсэн байна. 엄마, 제가 수저부터 놓을까요? ээжээ би одоо халбах сэрээгээ тавьж эхэлж яах вэ? 수저 гэхлээрээ савх халбагыг хэлж байгаа. За 숟가락 гэхлээрээ халбаг байгаа. 젓가락 гэхлээрээ савхыг хэлж байгаа. Тэгэхээр хамт хэлэхлээрээ 수저 гэдэг юм аа. За 그래 гэж байгаа ээж нь. За тэгээ. 그리고 저기 있는 오이 김치를 접시에 담아라. тэнд байгаа. Тэгээд тэнд байгаа одоо үгэрцний одоо 김치ийг тавглаарай. 엄마 이렇게 담으면 되지요. ээжээ ингээд одоо тавгуулчих болох уу? 너무 많이 담았네. хитрхи их одоо тавгуулчихжээ. хитрхи их овоолоод тавьчихжээ. 조금 덜어서 상에 올려놔. жоохон хасаад торосоо гэж хэлдэг. хасаад одоо ширээн дээрээ тавина. зочныхаа ширээн дээр тавиарай. 알았어요. За ойлголоо гэсэн одоо харилцан яриаг сонслоо. Бидний харилцан ярианд 벌써 гэсэн үг орж ирж байгаа. 벌써 손님이 올 시간이 됐구나 гэдэг дээр 벌써 гэдэг нь болчихжээ. Хөөе. Одоо ямар нэгэн зүйл болчихжээ гэсэн утгаараа хурдан гэсэн одоо утгаар тайлбарлаж болдог. 수저 гэдгийг би тайлбарсан байгаа тийм ээ. халбах савх хоёрыг 수저 гэж хэлдэг юм аа. За 놓다 гэсэн 놓을까요 гэдэг дээр 놓다 тавих. Одоо ямар нэгэн зүйлийг тавихыг ширээн дээр тавих, ямар нэгэн газар очиж тавихыг 놓다 гэж хэлдэг юм аа. 오이 김치, 김치ний төрөл бол 1000 гаруй төрөл байдаг. Түүнээс бид нэр ихэвчлэн мэддэг байцааны 김치ийг мэднэ. Мөн одоо үгэрцгийг 김치 дарж болдог. Тэгээ үгэрцгийн 김치г бас 오이 김치 гэдэг юм аа. За 접시 гэдэг нь тавгийг хэлж байгаа. 담다, 담아라 гэдэг дээр 담다 гэсэн үгнээс гаралтай тавих, савлах гэсэн утгаараа. За бидний харилцан ярианд ра тийм ээ одоо захирах тамара гэдэг дээр захирах одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ нь одоо үйл үгийн үндсэн дээр шууд залгах үйл үг болон тэмдэгнэр бусад одоо үгэн дээр ч одоо залгаж орж ирдэг. Захирах, тушаах одоо утгыг илэрхийлдэг юм аа. За үүнийг би хүснэгтээ сараад бусад өгүүлбэрээ одоо харьцуулж ойлгоцгоё.
За, үгийн үндсэн дээр үгийн үндэс одоо а буюу уугаар төгсөн байвал а, ра гэж ордог. Бусад тохиолдолд о, ра гэж орно. Хаагаар төгсөн байвал ё, ра. Одоо бусад дүрмийнхэн дагуу одоо адилхан хувирна. Тушаах хэлбэрийн одоо үг. За, 천천히 먹어라 гэсэн өгүүлбэр байна. Удаан идээрээ. Одоо тайван идээрээ гэсэн өгүүлбэр. 어서 씻어라. 씻다 гэдэг үгэн дээр шууд орж ирж байгаа тийм ээ. Үгийн үндэс игээр и гişгээр төгсөн учраас и гişиг байгаа учраас ораа орж ирээд бушуухан угаагаараа. Одоо хурдан угаа, нүур гараа угаа гэсэн утгаараа 이 가방은 네가 들어라. 들다 гэдэг нь болохоор өргөхийг хэлж байгаа. Тэгэхээр 들어라 гэхээр 의 гişиг орсон учраас ораа залгадаад энэ цүнхийг чи үүр гэсэн одоо тушаах хэлбэр гарч ирсэн байна. 빨리 해라. хаагаар төгсөн хадаа гэдэг чинь хаагаар төгсөн учраас ё залгадаад 해라 гэж одоо хувирсан байна. Тэгэхээр хурдан хийгээрээ. Одоо доотлын хүмүүстэй, насаар бага хүмүүстэй иймэрхүү янзаар энэ бас нөгөө панмай гэсэн одоо бид нэр үзсэн байгаа доод хэлбэрийн яриа гэж доод ярианы хэлбэр гэд эндээ ордгийн байна гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ одоо ээж хүн хүүхдүүдтэйгээ ярьж ингэж ярьж болдгоо гэдгийг бас мэдэж аваарай. За бидний харилцан ярианд 접시에 담아서 올려놔, 상에 올려놔 гэдэг дээр 놔 гэсэн үг орж ирж байгаа. Энэ хаанаас гарч ирсэн бэ гэдгийг бичиж үзүүлье. 노타 гэж бид нар мэднэ тийм ээ. 노 та гэж үзсэн байгаа. Тавих ямар нэгэн одоо зүйлийг өөр газар аваачид тавихыг 노타 гэж хэлдэг. За эндээсээ ярианы хэлбэрт 노아 гэж хэлдэг тийм ээ. Энийг бүр тавьчлахаараа ингээд хэлцдэг эдгээр солонгосууд. Тэгэхээр 노아요 гэж одоо бас хэлж болно хүндэтгэл хэлбэр. Энэ нь одоо хасаг тавьчлагдаад доод хэлбэрт орохлоорэ паммал болохлоорэ 노아 гэж одоо тавьчлагддаг юм аа. Иймэрхүү янзаар энэ үг одоо ингэж гарч ирсэн байна гэдгийг бас тогтоож аваарай. За бидний харилцан ярианд иймэрхүү одоо шинэ дүрмийн тайлбар орж ирж байгаа. Дүрмийнхэн одоо сая үдсэн одоо тайлбарсан зүйлээ дотроо бодоод харилцан яриагаа дахин нэг тавьж сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 벌써 손님이 오실 시간이 됐구나. 엄마, 제가 수저부터 놓을까요? 그래. 그리고 저기 있는 오이김치를 접시에 담아라. 이렇게 담으면 되죠? 너무 많이 담았네. 조금 덜어서 상에 올려놔. 알았어요. За, хэр зэрэг ойлгомжтой байна. Урт одоо харилцан яриа маань ерөнхийдөө урт биш учраас ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За, дараагийн харилцан яриагаа бас одоо анхааралтай сонсноо. 다음 회화를 들어보겠습니다. 빨래가 많이 쌓였네. 집에 세제가 없어서 빨래가 많아진 거예요. 빨래를 이렇게 쌓지 말고 빨리빨리 세탁기를 돌려. 지금 세제를 사올게요. 다음부턴 알아서 잘해. 요새 제가 좀 바빠서 신경을 못 썼어요. За, ээж нь нэрээд хэлж байгаа тийм ээ. 빨래가 많이 쌓였네. Одоо хэрэгтэй хувцас чинь овоорчихсан байна шүү дээ. 집에 세제가 없어서 빨래가 많아진 거예요. гэсэн байгаа. Гэрт одоо бок байхгүй учраас ингээд овоорчихсан юм аа. Хэрэгтэй хувцас ингээд овоорчихсан юм аа. 빨래를 어떻게 이렇게 쌓지 말고 одоо хэрэгтэй хувцас ингэж овоолсон хэрэггүй битгий овоолоо дээ. 빨리빨리 세탁기를 돌려. хурдан одоо угаалгын машин дотор хийгээд эргүүлж бай. 지금 세제를 사올게요. одоо бок худалдаж аваад ирье. 다음부터는 알아서 잘해 гэж хэлсэн байна. дараа одоо 좀 өөрөө ингээд мэдээд сайн хийгээрээ. Юмаа зөв зохицуулж хийж вэ. 알아서 잘해 гэж одоо хөвчлэн хэлдэг. өөрөө ингээд бие дагаад юмаа хий гэсэн утгаараа. За, 요새 제가 좀 바빠서 신경을 못 썼어요 гэсэн байгаа. Ойрд би одоо ингээд завгүй болоод анхаарал тавьж чадсангүй гэсэн өгүүлбэр байна. 못 썼어요 гэж одоо хэлсэн байгаа тийм ээ. 신경을 못 쓰다 гэдэг нь одоо анхаарч чадсангүй, анхаарал тавьж чадсангүй гэсэн үг байгаа. За, бидний харилцаанд 쌓였네 гэдэг одоо өнгөрсөн хэлбэр байгаа. 쌓이다 гэсэн үгнээс гаралтай
их, овоорох, ихсэх гэсэн утгатай. За, сетаки гэдэг мэднэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр угаалгын машиныг хэлж байгаа. Сетаки гэдэг нь угаалгын машин. Сетаки ноосо палли төлөө гэдэг дээр сетаки гэсэн үг орж байгаа. Угаалгын машиныг хэлж байгаа. Төллида гэдэг нь эргүүлэх. Тэгэхээр сетаки төллида гэхээр өөр угаалгын машин чи эргэж одоо ажилдаг шүү дээ. Тийм учраас эргүүлэх гэдэг утгаараас хэрэгэлдэг. Сетаки төллида гэж ихэвчлэн ярьдаг. За, юусэ гэдэг нь ойрд гэсэн утгаараа. Юусэ папасо шингёнг을 못 썼어요 гэдэг дээр юусэ гэдэг нь ойрын хугацаанд ойрд гэсэн утгаараа. За, бидний харилцаанд шингёng을 못 쓰다 гэдээ бид нар хэлсэн байгаа. Санаа тавих, анхаарал тавих, одоо сэтгэл тавих, одоо анхаарах гэсэн утгаар хэрэгэлдэг. За, үүнийг би бичиж үзүүлье. 신경을 못 쓰다 гэж одоо анхны хэлбэрээс гарсан байгаа. 신경을 못 썼어요 гэдэг нь болохоор одоо анхаарал тавьсан. 신경 쓰이다 гэхлээрээ одоо энэ одоо мөсийн хасаа 쓰이다 гэхлээрээ сэтгэл санаа зовоогоод байна. 신경이 쓰여요 гэхлээр сэтгэл санаа зовоогоод байна гэсэн утгаараас хэрэгэлдэг. Эсрэг утгаараа 신경을 못 썼어요 гэхлээр анхаарал тавьж чадсангүй, сэтгэл тавьж чадсангүй гэсэн утгаараа хэрэгэлдэг юм а гэдгийг бас мэдэж авна уу. За, бидний харилцан ярианд ерөнхий шинэ үг бол ийм үг байгаа. Харилцан яриагаа давтан сонсоод дараагийн харилцан ярианд орцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 빨래가 많이 쌓였네. 집에 세제가 없어서 빨래가 많아진 거예요. 빨래를 이렇게 쌓지 말고 빨리빨리 세탁기를 돌려. 지금 세제를 사올게요. 다음부턴 알아서 잘해. 요새 제가 좀 바빠서 신경을 못 썼어요. За, давтан сонсголоор хэр зэрэг ойлгомжтой. Та бүхэн бас шалгаараа, дахин давтаж үзээд шалгаараа. За, дараагийн харилцан яриагаа мөн одоо Солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод нэмэлт тайлбар хийж өгье. 다음 회화를 들어보겠습니다. 엄마, 밥 맛있게 잘 먹었어요. 설거지는 제가 할게요. 아니야, 엄마가 할게. 엄마 없을 때 네가 해. 알았어요. 엄마는 참 대단하세요. 집안일도 다 하시고 우리도 잘 키워주시고요. 모든 여자들이 다 똑같지 뭐. 아빠들도 어깨가 무거워. 너도 결혼하면 느껴질 거야. 그래도 빨리 결혼하고 싶어요. 엄마 밥 맛있게 잘 먹었어요. ээжээ одоо таны хийж өгсөн хоолыг амтрахад сайхан идлээ шүү. Сайхан олоор дайсанд баярлаа. 설거지는 제가 할게요. 아역 шангаа би угаачихъя. 아역 тавгаа би угаачихъя. 아니야, 엄마가 할게. үгүй ээж нь угаая. 엄마 없을 때 네가 해. ээжи가 байхгүй үед чи одоо хийгээрэй. 알았어요. ойлголоо. 엄마는 참 대단하세요. ээжээ та үнэхээр агуу юм аа, мундаг юм аа. 집안일을 다 하시고 우리도 다 키워주시고요. тэгэхээр одоо гэрийнхээ ажлыг хийгээд хажуугаар нь биднийг одоо өсгөж хүмүүжүүлээд 모든 여자들이 다 똑같이 뭐 бүх одоо эхчүүд бүх эмэгтэй хүмүүс одоо адилхан шүү дээ. 아빠들도 어깨가 무거워. аав нар ч гэсэн одоо хүнд ачаа үүрч явд юм аа, үүрэг хариуцлага үүрч явд юм аа. 너도 결혼하면 느껴질 거야. чи ч гэсэн одоо гэрлээд одоо энийг мэдрэх болно. 그래도 빨리 결혼하고 싶어요. гэлээч гэсэн хурдан одоо гэрлэж хурмаа хийх юмсан гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За, бидний харилцан ярианд 설거지 гэсэн үг орж ирж байгаа. Энэ нь аялах тавгыг хэлж байгаа. Одоо хэрэглээд дууссан аялах тавгийг 설거지 гэдэг юм аа. 설거지는 제가 할게요 гэдэг дээр орж ирсэн байгаа. За, 대단하다 гэсэн үг байгаа. 엄마는 참 대단하세요 гэж одоо хүндэтгэлийн хэлбэрт орсон байна. 대단하다 гэдэг нь мундаг, агуу гэсэн утгатай. 집안일 гэсэн үг орж байгаа. 집안일. 집 гэдгийг бид нар мэднэ гэр гэсэн үг байгаа. ан гэдэг нь дотор гэсэн утгатай. 일 гэхээр ажил. гэр доторх ажил, гэрийн ажил гэсэн утгаараа ойлгогдно. 키우다, 키워주시고요, 키우시고요 гэхээр өсгөх, хүмүүжүүлэх гэсэн утгатай. За, 똑같다 гэдэг нь
여자들은 다 똑같이 뭐 гэдэг дээр 똑같다 гэсэн үг орж ирж байгаа. Энэ нь авь адилхан, яг адилхан гэсэн утгатай. 그래도 결혼하고 싶어요 гэдэг дээр 그래도 гэдэг нь гэвч гэлээч гэсэн утгаараа одоо тайлбарлагддаг юм аа. За 남자들도 어깨가 무거워. 아빠도 어깨가 무거워 гэсэн үг байгаа. 어깨가 무겁다 гэсэн үг байгаа. За үүнийг эхлээд бичиж үзүүлье. одоо хос их шиг байгаа бидний үзэн тийм ээ. 개, 가 гэх нөгөө нэрлэгийн ялганы нөхцөл орж ирж байгаа. 무겁다 гэж үзсэн байгаа. 무겁다. За энэ маань юу гэсэн утгатай гэхээр мөр хүнд. Мөр одоо хүнд байдаг гэсэн тодорхой хэмжээний хариуцлага хүлээдгээ. Одоо хүнд одоо ачаа үрдэгэ гэсэн утгатай амьдралд одоо тодорхой хэмжээний хүнд ачаа үрдэг. Тэгвэл бол 어깨가 무거워. 아빠도 어깨가 무거워. 남자들도 어깨가 무거워 гэсэн утгатай. Одоо хүүхд гаргасан эмэгтэй хүн гэр бүлийн одоо эзэгтэй хүн бас 어깨가 무거워. Одоо тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн утгаараа хэрэгэлдэг юм аа. За бидний харилцан ярианд 거야 гэсэн одоо байгаа тийм ээ. 느껴질 거야 гэдэг дээр 거야 гэж орж ирсэн байгаа. Энэ нь яаж гарсан бэ гэхээр бичиж үзүүлье. бид 거시다 гэдэг үгийг мэднэ тийм ээ. 거시다 гэж анхны хэлбэр байгаа. Эндээсээ ярианы хэлбэрт 거예요 гэж орж ирнэ гэж бид нар үзсэн байгаа. Энэ маань 반말 доод хэлбэрт орохлоорэ 거야 гэж одоо хувирдаг юм аа. гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Яаж одоо доод хэлбэрт орсон бэ гэдгийг сая би бичиж үзсэн. Эннийхээ дагуу бусад үг ч гэсэн хувирдаг шүү. Тэмдэг нэр бол үйл үг нь болохоор ёо гэдгийг хасхлаарэ, юу гэдгийг хасхлаарэ доод хэлбэрийн одоо ярианы хэлбэр бий болно гэдгийг анзаарч байгаарай. За бидний харилцан яриаг дахин нэг давтар сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 엄마, 밥 맛있게 잘 먹었어요. 설거지는 제가 할게요. 아니야, 엄마가 할게. 엄마 없을 때 네가 해. 알았어요. 엄마는 참 대단하세요. 집안일도 다 하시고 우리도 잘 키워주시고요. 모든 여자들이 다 똑같지 뭐. 아빠들도 어깨가 무거워. 너도 결혼하면 느껴질 거야. 그래도 빨리 결혼하고 싶어요. 절수야, 너 참 게을러졌구나. 엄마, 내 방을 언제 보셨어요? 아침에 일어나서 이불은 정리하고 가야지. 오늘 늦잠 자서 못했어요. 어서 깨끗하게 다 치워. 저녁에 손님이 오거든. 예, 쓸고 닦고 청소할게요. 벌써 손님이 오실 시간이 됐구나. 엄마, 제가 수저부터 놓을까요? 그래. 그리고 저기 있는 오이김치를 접시에 담아라. 이렇게 담으면 되죠? 너무 많이 담았네. 조금 덜어서 상에 올려놔. 알았어요. 빨래가 많이 쌓였네. 집에 세제가 없어서 빨래가 많아진 거예요. 빨래를 이렇게 쌓지 말고 빨리빨리 세탁기를 돌려. 지금 세제를 사올게요. 다음부턴 알아서 잘해. 요새 제가 좀 바빠서 신경을 못 썼어요. 엄마, 밥 맛있게 잘 먹었어요. 설거지는 제가 할게요. 아니야, 엄마가 할게. 엄마 없을 때 네가 해. 알았어요. 엄마는 참 대단하세요. 집안일도 다 하시고 우리도 잘 키워주시고요. 모든 여자들이 다 똑같지 뭐. 아빠들도 어깨가 무거워. 너도 결혼하면 느껴질 거야. 그래도 빨리 결혼하고 싶어요.
자, 그동안 저랑 같이 한국어를 이렇게 배워봤습니다. 오늘 마지막 강의 시간이었고요. 어떠셨어요? 그동안 이제 같이 배웠던 거를 계속 이제 일상생활에 활용해가지고 동사, 형용사를 잘 변화시켜서 활용해 주시기 바랍니다. 일상생활에서. 그리고 이런 좋은 기회를 우리한테 주신 EBS 방송국, 교육방송국에 감사하다는 말씀을 올리겠습니다. 물론 계속해서 인터넷으로 볼 수 있고 또 자료 화면을 이제 보시면서 같이 강의를 진행할 수도 있고 진도를 나갈 수 있습니다. та бүхэн энэ хугацаанд надтай хамт ингээд 16 нийтдээ 16 цагийн хичээлийг үзлээ. Энэ хугацаанд өгүүлэг болон тэмдэг нэрийг яаж хуургаж тийм ээ одоо дүрмийн дагуу яаж өөрчлөгдөж байгааг үзсэн байгаа. Үүнийг одоо ахуй амьдралдаа хэрэгжүүлээрэй. Аль болох хэрэгжүүлэх талаас нь анхаараарай. Мөн одоо үүнтэй холбогдуулаад дисто мөн одоо дүрмийн бус аргаар өөрчлөгдөг үгүүдийн талаар үзсэн байгаа. Үүнийг бас одоо анхааралтай авна уу? Дараа бидэнд одоо ийм сайхан боломж олдох юм бол бас одоо илүү өндөр түвшний илүү одоо тодорхой одоо хэрэгтэй одоо амьдралд авахд хэрэгтэй өгүүдийг бид нар үзэх боломж гарах байхаа гэдэгт найдаж байна. Мөн одоо ийм сайхан боломжийг олгож өгсөн EBS телевизийн хамт олон бас баярлалаа гэж хэлье. Дараа ч гэсэн биднэрт ийм сайхан боломжийг дахиж олгож өгөөсөө гэж гуйя. За дараагийн хичээл дээр дараагийн одоо боломжийг ашиглах одоо ийм сайхан боломжийг дараа ч гэсэн өгүүлээд дараагийн боломжийг ашиглаад бид нар мөн одоо илүү амьдралд хэрэгтэй илүү өндөр түвшний солонгос хэлийг өгөх ийм сайхан боломжийг гаргаж өгнө гэдэгт найдаад одоо ерөнхий одоо 16 цагийн хичээлээ ингээд өндөрлөё. Та бүхэн миний хичээлийг сонирхож анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Солонгос улсууд бас эрүүл чирэг одоо амьдарч байхад чинь зөв одоо боловсон харьцаанд солонгос хүмүүстэй боловсон харьцахад чинь бас миний хичээл баг зэрэгч гэсэн тус тийм болсон байхаа гэж найдаж байна. Та бүхэн үргэлжлүүлээд интернетээр үзнэ гэдгээ мартаж болохгүй шүү. Доор гарч байгаа интернет хаягаар ороод дахин давтаж үргэлжлүүлээд давтаж үзэж болно. Дахин давтаж үзэж болно гэдгийг бол мэдэж авах хэрэгтэй. За солонгос одоо Чусогийн баяр өнгөрөөд удаагүй байгаа. Та бүхэн бас баг зэрэг ядарсан байх. Альжаалаа сайхан тайлаад хэсэг хугацаа өнгөрсний дараа бас надыг мартахгүй хичээлээ дахин давтаж үзээрэй интернетэд ороод тийм ээ. За тэр одоо энэ хугацаанд надтай хамт хичээл үзэж сурсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд хичээлээ нийт хичээлээ өндөрлөё. Аньянгхи кэсэё.